Зохиолыг бичсэн Ламсрынгийн Саранчуя. Зохиолыг уншсан Туул Синди. 9 шөнийн зүүд. Бүүгээ гандуулмыг хөтөлсөөр гансүх их рүү явж байлаа. Гансүхийн аав алга болсон. Түүнийг алга болсонтой холбогдуулан хорсноос 10 гаруй хоног өнгөрч байгаач түүнээс ямар ч хэл сураг сонсогдохгүй тул бүүгээ дэх хэцүү байлаа. Чи намайг хаашаа дагуулад яваад байгаа юм бэ? Би танихгүй хүнтэй цог явахгүй гэж гандуулмыг уурлахад түүнийг зогтаач байх гэж учиргүй сандарсан бүүгээ түүний гараас зуурж алдчихгүй хичээн бариад юуны чинь танихгүй хүн гэж би бол чиний эгчүү дээ. Ганс өх ахын чинь найз охин. Тийм болохоор чи ч бас миний дүү ахгүй юу? Одоо хоёлаа ганхуу ах дээр нь очин за гэж аргадав. Ганхуу ах яг байгаа мó тэнд чинь? Байгаа. За явъя хоёлаа. Би даарад байна. Бас өлсөд байна. Гандуулам түүнээс гараа авахаар дугтчихад бүүгээ учиргүй сандарч ойролцоох цааны газар руу авч оров. Түүнд ердөө 5,000 төгрөг байгаа тул өөрөө өлсөж байсан ч хамгийн хямд хоолноос нь ганц 5-ыг авч гандууламд өгөөд өөрөө өөдөөс нь харж суулаа. Би ганц өхийнхээ өмнөөс энэ охинд туслах ёстой. Миний хайр хиндэж муу юм хийх хүн биш. Би түүндээ итгэж байна. Тэр минь хүрээд л ирнэ. Гэхдээ ирэхгүй байгаа штэ. Нэрээ тэр аавыгаа алжчихсан бол яана? Яалаа гэжтэй. Би ч ямар муухай юм боддог хүн бэ? Миний хайр яасан ч тийм муу юм хийхгүй. Би түүнийхээ хүүхдийг тээчгээд түүндээ муу санаж болно гэж үү? Хамтын амьдралаа зохион хоёлоо зовлон жаргалаа хуваалцнаа гэж тохироод үр хүүхдтэй болж байхад чинь түүндээ итгэл алдарч болохгүй үсттэй. Харин ч хойноос нь очиж үгийг нь сонсох хэрэгтэй юм шүү. Магадгүй миний тус түүнд минь хэрэгтэй ч байгаа юм билүү? Ирэх биш төрсөн ах юм бэ. Ганхуу ах хэд хоног гандуулмыг хараад өгөх байгаа. Өнөө муухай ааштай цэнгэл нь арай айлгаж цочоогоод хөөч юм биш байгаа да. Их тайван байх хэрэгтэй гэж эмчилж байдаг. Яавал дээр юм болоо. Химэн бүүвээ хурдан хоол халбагадан идэх гандуулмыг харан гунигтайхан бодов. Гандуулмаа нийт хоолндоо цадвуу. Мэ энэ цайг уучих. Гандуулам аягтай цайг авч оочлон уухад түүний тухаар хөлс бур зайн харагдав. Сайхан цай байна. Би жаахан цадсан. Дахиад идмээр байна. Охины энэ үг бүүвийг айлгаж орхив. Яана, надад мөнгө байхгүй байдаг. За хоол идэхэ боллоо. Ганхүү дээр очие. Би түүнд муу ганган чойг заавал хэлнэ. Явцгаая. Химэн охин сайхан ааштай хэлэхэд бүүвээ ихэд баярлан босч түүнийг хөтөлсөөр гансүхийн орцоор орж дээш өгсөв. Ашгүй ганхүүч гэртээ байж байлаа. Сайн аахаа, бид хоёр ирлээ. Тэднийг ирсэнд ганхүү цаанаа л нэг дурамчхан байгаа нь илхэн байлаа. Яасан бэ? Наадныг эмчин гайгүй юу? Дандаа нэг гай татаж явдаг үлгчин шүү. Ганхүүгийн хэлхийг сонсоод бүүийг нь дотор пал хийв. Даанчтэй миний зарж ирж байдаг. Энэ хүний байж байгаа царай. Ах トゥ хоёр ийм тэнгэр газар шиг өөр байх гэж. Одоо энэ гандуулмыг яана? Аха, гандуулмыг их тайван байх хэрэгтэй гэж эмч хэлсэн. Битгий юм хатуу үг хэл. Та дүүгээ 2 өдөр харах боломж байна уу? Би гансүхийг эргээд ирэх гэсэн. Химэн бүүгээ түүнээс гуйхад хөрөв. Яршиг, цэнгэл юу ч гэх юм бэлээ. Бүүн гай зүгээр. Би цэнгэлд миний мэдрэлийн өвчтөд үг харж бай гэлтэй нүш. Угаасаа тэгэх юм бол цаадах чи яг галзуурна. Яршиг, хиламны гай. Наад навшаа тэр галзуугийнх нь имлэгт хүргээд өгчхөөч чи. Гүн гэхэд ганс өх бас яагаад хэрэгтэй хөвгт орооцолдож нэр хүн дунгаад байгаа навшвэ. Цаадах чин тэр доржийг үнэхээр цааш нь харуулчихсан байх та. Яг тиймдээ тулсан бол олигтойхон нааш цааш нь юм хийсэн эсгийг нь сайн асуу гараа. Өө тийм. Наад навшоо өнөө шөнөний газар аргалаа тануулчих. Тэгэд маргааш тэр галзуугийнх нь имлэгт хүргээд өгчих. Ингээд цааш харахад хачин их гомдол зэвүүцэл уур хилэн бүүгийн зүрхэнд огшоод ирэв. Хүүшээ ганхуу ахаа, та чи ямар хачин хүн бэ? Би тэгээд энэ дүүг чинь хаана авчих болж байна? Хүн автобусны ч мөнгөгүй болцоход явж ах чинь. Би дүүг чинь имлэг цагж байгаад ирлээ штэ. Би ч гэсэн ядарч байна. Тэгэд ч энэ байр ямар танаа байр биш, гансүхийн байр юм чинь. Гандуулмыг энд байлгал да. Өөр яах гээд байгаа? Цэнгэл игч яагаад айлын гэрт ээжж ганц төрсөн дүүг нь харж хандаад явж болдгүй. Химэн ууртай хэлчихв. Одоо цаад ганц өвчин мөд ирэхгүй. Дор хаяж 10 жил шоронд орно. Тэгэхээр энэ байр минийх. Би түүний төрсөн ах учраас эрх нь надад байна. Наад галзуугч нь ерөөсөө галзуугийн имлэгт нь хэвтүүлээ. Ингээд л асуудлыг зэгцлэе. Гээд боссон ганхүү 2 халаасандаа гараа хийж өрөөнд дотор нааш цааш холхон тэдний гарахыг хүлээн хилам харна.
Нэг дөвчин шорон руу нөгөөх нь галзуугийн эмнэлэг рүү явчихвал танд сайхан байгаа мó? Арайчтэй. Учрыг нь жолоогүй ээж ганс өхийг бас хүн алчихсан гээд байгаа мó? Та ямар муухай хүн бэ? Гэсэн бүүгийн хоолой зангираад ирэв. Үнэн штэ. Ганс өх доржин хөрөнгөн чунахта түүнийг алаав эз. Тинийг амтан. Яг үннийг хэлэх юм бол надад шоронгийн дүүч хэрэггүй. Галзуу дүүч хэрэггүй. Тэр байдаг газар руугаа танилцоог. Ингээд халаасаа уудлан 5,000 төгрөг гаргаж бүүгийн гар дээр хаяад чөтгөрлөөгөө энэ галзууг дагуулаад тонилж үз. Чи ч гэсэн тэнэг хүүхэн. Хин чамайг галзууг сахин өөртөө гайвууд гэсэн. Хин чамайг шоронд насаа илээх хулгайчийн хүүхдийг төрүүл гэсэн юм бэ? Химэн тавлахад учиргүй их гомдож нулимс урсгасан бүүвээ гандулмыг хөдөлсөөр тэднийхээс гарчээ. Пөөх юу вэ? Эднэр одоо яахаараа гутлаа тайлалгүй явж байдаг үлээ. Ямар заваа юм бэ? Хөөш ганхүү. Ямар заваан замбраагүй балер юмнууд гэр оронд оруулаад байгаа юм бэ? Гэсэн цэнгэлгийн дуун чих өрөмтгöd бүүвээ энэ айлаас аль болох хурдан гарахаас өөр юм бодсонгүй. Тэр гандулмыг хөтлөн гудамжаар явахдаа ч уйлсаар л байлаа. Ганхүүгийн хэлсэн зэвүүн үгс түүний зүрхийг зүүгээр хатгах шиг санагдуулна. Яаж хідэн төвөрөхтэй болох вэ? Хаашаа хинийд очих вэ? Хинийд очивол ганд улам тайван байж чадах уу? Бодож бүүвээ аавындаа очихоор боллоо. Аав минь чи ах уу, намайг аль болох дэмжинэ. Харин хойд их гих бодол хоолой дээр нь тэглэнэ. Гэсэн ч бүүвэд өөр сонголт байсангүй. Нэг мэдхэд хаалга тогшин зогсож байлаа. Хөлийн чимээ ойртож хинбэ гих эмхтэй хүний чанга дуун сонсогдов. Би бүүвэна. Хаалга торхийн онгойж тэдний өмнө торгон тэрлэг нүмерсэн цэвэл зогсож байлаа. Сайн байцгаана уу? Байна уу? Бага. Гутлаа тайлцгаагаад ороорой. Гэсэн цэвэл гандулмыг ширвэн харснаа бүүгийн томорсон гэдсийг нүд өргөн ажиглахад хэрэгт дуртай гэдэг нь гэж бодсон бүүвээ гутлаа тайлаад гандулмын гутлыг мөн тайлж тавиад аавынхаа өрөө рүү оров. Сайн уу аава? Аав нь ширээний ард сонин уншиж сууснаа охиныхоо дугаар толгой өргөн харав. За, миний охин хүрээд ирчих үү? Би энэ сайн уу? Үнсээ дэ охиныгоо. Аава, таны би сайн уу? Би зүгээрээ гэж уруул өмөлзүүлэн хэлсэн бүүвээ тулгараад байгаа бэрхшээлдээ сөхрөх мэд мэгшин уйлчхав. Хөөе, яасан бэ миний охин? Би энэ зүгээр үү? Ингэсээр ойртон ирсэн найдмад салгалан чичирхийлэх зүрхээ дарж ядан охиноо тэрж зулаа дээрээс нь үнэрлэж тайвшруулав. Ганд улам тэднийг хааш яаш байдалтай харж бүүгийн өгсөн бохийг таснис гэлгэн жажилж байлаа. Аава, надад бүх юм хэцүү байна. Найз залууг маань хүн амны хэрэг цэжиглээд хорчихсон. Уг нь тийм аимшигтай муу хүн биш л дээ. Ганс өх маань тийм хэрэг хийх хүн бишээ. Түүнийг хийгээгүй хэрэгт буруутхан хорж байгаа. Ганс өх маань энэ дүүгээ эмнэлэг сахиж байсан. Хүмүүс түүнийг маань худлаа гүтгсэн байх. Гээд бүүвээ дахиад мэгшин уйлав. Надмдын царай сааралтан барааж гүчи тэгээд ганс өхийг хэрэг хийгээгүй гэдгийг нь яаж мэдэж байгаа? Гээд санаа алдав. Үгүй аава. Ганс өх тийм хэрэг хийх хүн биш. Бусад хүмүүс түүнийг юу гэж хэлж болно. Ганцхан та түүнд л итгээрэй. Одоо надад байгаа ганц хайртай хүн минь та шүү дээ. Гээд ихэд гониглав. Яанда охин минь. Аавынх нь би барагтайхан байдаг. Одоо тэгээд тэр залуу байхгүй болохоор чи хаана амьдарч байна? Гэх надимдын хоолойд төгшүүр зовнил цухалцаж байлаа. Харин тийм ээ аава. Би тэнд байх аргагүй байна. Би байтугай тэд энэ дүүгээж гэртээ байхгүй байна. Хайр маань энэ дүүгээ надад захиж үлдээсэн байхгүй юу? Тэднэр нь найдлаггүй болоод тэр бит хоёрт орох айлч алга бас мөнгөгүй болчихсон. Хүн чанаргүй л улсайн да. Хариугүй төрөх гэж байдаг. Атаглаж аавынх нь би ийм байдаг гэсэн найдмад гүн шүүрс алдаад удтал чимээгүй бодолд автан суув. Галзуух орж цай ууцгаа яасан ч орой ирдгийн хоол дуусчихсан хойно ирэх юм. Би жин хасж байгаа болохоор орой 6 цагаас хойш хоол идэхгүй байгаа гэж сэлбэлзэн хэлсэн цэвэл хаалганы завсраар хашгирах шахам хилээд явах нь сонсогдов. Хөөе цэвэл аливчийн ашаа ороод ирээч гэж надмад ууртай хашгирав. Юу олоод голынхоо дугаар орилоод унавдаа чи чинь. Миний бясалгалын цаг болцоод байхт чинь. Гисээр цагаан өмрөг нөмөрсөн цэвэл орж ирээд гандулмыг таагүй харан зогсов. Ямар илэнцгий чинь бясалгал хийх. Тэгж худлаа өөрийгөө хуурч цаг алдаж байхын хэрэг чамд юу вэ? Бясалгал гэдгийг үнэн сэтгэлээсээ хийдэг бол чи өдөөд арай ийм байхгүй байлгүй дээ. Энэ хоёр хүүхдэд хоньны махаар сайхан шүл хийгээд уулгаадах.
хэмээн найдмад эхнэрээ зандрав. Юу вэ? Хараараа болсон хойно хүн ажилтаа гээд багт чинь өөрсдөө хийгээд идтгийн байгаа биз гэж цэвэл эргэн гарахад тэгвэл чи өөрөө зайл. Энэ бол миний гэр орон. Чи худал үнэн хэлж байж намайг амьдралаас нь салгаж охиныг минь өмчрүүлчихэд одоо битгий том дуурайд байгаарай гэж хашгираад найдмад зүрхээ даран тонгойв. Найдмад хэр барагтай бол уурлаад байдаггүй тул түүнийг ийн уурлахад цэвэл яаж чадалгүй галтгооны өрөөнд орж ууртаа наргагүй хөргөчөө онгоолгон хоньны гуй гарган ширээн дээр ууртаа наргагүй шидэв. Ядаргаатай харгуйлах чунгууд вэ? Дандаа ирж гай болох юм. Энэ гуй үлдсэн охиноо ирэхээр л бүүн уур унтуу болох юм. Энэ юм бас яах гэж ирсэн бол мөнгө гуйж яваа биз? Хайр мөнгө өөртөөгөө адилхан бас нэг тэнэг охин дагуулчих чи өлөгчин чинь. Тэнэг юмнуудын тэнэгтгэн дуусахгүй юм байна л да. Химэн ууртаа өгөлснээ талент нүрэ харж юу вэ эн чинь энэ завх доош унжиж хаяа да. За болохооч байллаа шүү. Энэ нэг юмны өвчнийг сонссоор байгаад хөгшөрч дуусах юм байна л да. Ядаргаатай юм энэ найдмад бөөн хар энерги өөхөгчгүй, сэхэгчгүй хүн зовоогоод ах юм. Гэхдээ энэ одоо яагаад байгаа? Хүн хөөжж байх шиг энэ нэг охиноо харахаараа бүр сүйд болдгийн ярва юмнууд чинь эднээс болж бөөн стресст орох юм. Хүүхдүүд явж гэж харин ёстой байхгүй шүү. Найдантыг өгсний дараа би энэ байрыг авахын төлөө амиа тасартал хажууд нь байх юм чинь гэж бодоод том заазуур шүүрэн хөлдөө мах хөшгөлөх гэж тажигнуулав. Хоололж хуу миний хүүхдүүд тэглээ аваа. Бид хоёр таны өрөөнд унтчихв. Унтах чи яах вэ? Унталгүй яах вэ? Аав нь чамайг нэг өөр ингэсэн юмд оруулахгүй бол сэтгэл амрахгүй. Ингээд найдмад гинт хуцлааж гарахад бүүвээ гайхан харав. Ааваа, хайч гэж байгаа юм би. Найдмад охиноо ихэд хайрлаж өрөвдсөн харцаар хараад миний охин гараад такси барьж бай. Гэхэд бүүвээ гандулмыг хөтлөн гарав. Хүүшээ, чи хайч гэж байгаа нэ вэ? Би юм уу байж хувцалчихсан зогсож байх чинь. Цэвлийг дуу алдан ойртон ирэхэд найдмад түүнийг тиймч таагүй бус харж би гарчхаа дээрээ хонжиж магадгүй. Нагц дүү нартаа уулзаад дээрээ. Ингээд шууд гарчхав. Үгүй эн чи одоо солиорчсан юм биш үү? Энэ нэг шулам шиг охин ирэхээрээ ингэж заваардаг байхгүй юу? Ганцаараа ярьсан цэвэл найдмадын өрөөнд гүйн орж түүний сефиг онгоолгож харавал хадгаламжийн дэвтэр банкны картууд алга болсон байлаа. Оо ямар балиар юм бэ? Энэ тэнэг охиндоо өгөх гээд хамаг юм аваад явчихсан байна штэ. Хохин хамаг мөнгө дуусчихад ирэх юм бол би өгөхээр нь хүүрийг нь жалган даваачаад хайчих нь биз? Мөнгөгүй хүнийг өөр яах юм? Химэн зөвхөн бодсон цэвэл найдмадын утсан залгавал түүний орондоороос нь утсан дуурах сонсогдов. Өө за бүр утсаа орхиод явчихаж надтай ярихгүй гэж тэр байхгүй юу? Тэгэж тэнэж яваад тэр мө зүрхэн зогсоосоо билээ. Химэн хараагаад утсаа ууртаа гих чинь ор руу шидэв. Энэ хашаа байшингийн чинь гэрчилгээ. Сайн хадгалж далтхий. Цэвэл энэ хашаа байшинг мэдэхгүй. Тиймээс миний охин тайван амьдарч болно. Энэ картыг ав. Мөнгийг нь аваад өөр дансанд хийгээрэй. Цэвэл хортой шүү. Данс их чинь хоослохоос ч сэхгүй. 5 сая төгрөг байгаа. Ямар ч тач чамайг төрүүлээд тэнхрүүлчих байх. Миний охин хичээгээрээ. Аав нь одоо дахиж охиндоо тус өргөж чадахгүй л болов гэсэн найдмад охиныхоо духан дээр үнсээд гарчээ. Хаалга зөөлөн хаагаад гарсан эцэг нь оройн харанхуй дуусах мэт бүртгэлцэн алхасаар харагдахгүй болоход бүүгийн зүрхээр ширхийн хатгуулж дахиад аавтайгаа уулзахгүй юм шиг муузан совин түүнийг эзэмдэн байлаа. Өвлийн хахир хатуу цаг улирал улиран одоож хаврын тэргүүн сар дундаа орж байсан эергүй зөөлөн салхи үлээсэн хүтний амьсгал бүрэн тасраагүй тул Ахмад Даштаваа малгай бэлэгээ өмсч гарахаар зэхэж байтал хаалгыг нь хүн тогшов. За үүдэнд хэд хэдэн хүн байгаа бололтой чи би гэж хэсэг түлхэлцснээ нас би тогтож яваа хөдөөх хэдэн эр цувран орж ирээд үүдэнд игнэн зогсцгоо. Сайн байна уу та? Тарган сайхан хаварж байна уу? Гэсээр тэдгээр эрс хөнгөнүүлэн мэдлэв. Сайн байцгаана уу? Ийшээ сууцгааж. За, та нар чи ямар хэргийн улмаас ийн олуулаа ирдэг вүлээ? Ингэсэн Даштаваа тэднийг хараад суухыг өөрөө. За тийм ээ. Бид таны 5 тухыг алдуулчих шиг боллоо. Бид Эрдэнэ сумаас ирлээ.
Багийн дарга Дорж гэдэг хүн өнгөрөх оны 10 дугаар сарын 22-нд алга болоод одоо хүртэл олдоогүй. Ирж хайгаад ямар нэгэн сураг ажиг гарахгүй байгаа тул бид тантай уулзахаар ирсэн. Гээд малчтын хамгийн ахмад настай өндөр хөхөн том гартам хөөрг гарган Даштаваад байрав. Даштава хөөргийг авч өнөрлөөд эзэнд нь буцааж өгөнгөө. Тийм үү. Дорж гэдэг хүнийг бид орон даяар ирэн сурвалжилж байна. Одоогоор гарсан ямар нэг сураг ажиг алга. Ер нь үдийд амьд мэд байдаг болов уу да. Уг нь хүн чинь амьд мэд бол яаж игээд л хүрээд ирнэ. Энэ ч ердөө найдлагагүй болох шиг боллоо. Ингээд санаа алдав. Ингээд мөрдөн байцаагчгүй. Доржийн дагвархүү түүнийг цааш нь харуулчихсан юм биш үү? Хөдөөгөр ийм яриа газар аваад байна. Яг ч бас тэгж ойлгож болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Тэгээд ч хавц сэтгэргийн нууцыг задруулах эрх надад ч байдгүй юм шүү дээ. Энэ талаар хуулиар хоригдсан байдгийн. Тэгэхээр одоо олтол ямар нэгэн сураг ажиг гараагүй байна гэсэн үг үү? Мөн хэцүү юм болох нэ дээ. Бид нар Доржийн амьд эсхийг мэдэх гэж ирсэн юм аа. Одоо ер нь амьд байна гэх найдлага үгүй юм шиг дээ. Ингэцгэн царай бараалган дууга хураацгаав. Намайг гал гэдэг. Тэр гай дуудсан өглөө намайг үхрээ бэлчээрт гаргачаад ирэхэд ногоон тэрмэн дээл дээрээ бажгар шард урдан бүс ороосон дорж нэг гартаа малгайгаа барьчаад байшуудаа алхаж баг хүн машин асаагаад миний дэрэгдүүр өнгөрөөд явсан юм да. Би худлаа харлаа гэхэд манай 14 настай хүү хуйг бас харсан. Тэгээд гэртээ ороход манай эхнэр цай чанж байсан. Хойроо мод юу ахав дээ. Сайн л бол 15 минут үз. Намайг шин цайнаас ганц аягийг ууд суутал гадаа хүн муухай орлого сонсогдоход эхнэр үүдээр шагаагаад хөвгүй болохоо оллоо тамин Дорж охин муухай орлоод гүйчихлээ гэсэн. Би ч цайгаа тэр чигтэн орхиод гартал аль хэдийн өртөө толгойг ороогоод арын хайрхан өөд харайлгаж явдаг байгаа. Авга дагид хэлэхээр ухс хийж би ч хотныхоо хэдийг дагуулад охины араас явсан. Дорчтой манайхан олон жил айл амиг явсан улс. Тэр баг охиныг мэдэлгүй яах вэ? Жаахан сэтгцэн гажигтай эвгүй ааштай л да. Гэхдээ тэгж аймаар орилж хашгирч гүйдэггүй л юмсан. Одоо бодоод байх нэ охин их айж цочирдсан байсан. Яг тэр үед дагийч бас гэртээ байгаагүй байгаа юм. Чойд тэдний байсан билээ штэ. Яагаад гэхээр намайг охины араас мордоход Доржийн ланд 80 машин гадна байсан. Охиныг алдчихад амтэн хүн дуулахаар биднийг буцаж ирэхэд чойд тэр машиныг унчихсан явж байсан. Би Доржийг гэж санаад даллан байж зогсоосон. Хэрвээ муу юм болсон байвал тэр баг хүүч биш байх гэж би бодож байна. Ганган ч угийн хүн муутай нохоотж сурсан зайлэг. Доржийг ороод ирэхэд бандсандаа хөөрхийг сүйдэлчихсэн ч юм биш байгаа даа гэж заримдаа бодогдох юм. Хуулийн байгууллага нэг зүг чигийг нь гаргах байгаа. Намайг чулуун гэдэг. Яг тэр үед даги гэртээ байгаагүй. Би Доржийн адуучин. Доржийн хурдан буйн нийлээд нэг азраг байдгийн. Тэр өглөө яагаачгүй байхад даги манад ирж надтай уулзаад Доржийн хурдан буйнаас 3 насны адуу аавна гэсэн. Дорж угаасаа хурдан өгчлөгийн сүргээсээ зарж өрөх дургүй хүн. Тийм учраас би дагид адуу өгөөгүй. Даги том хүүтэйгээ нийлээд Доржийн мал сүргээс нууж зараад байдаг тул Доржийн малчид дагид сүүлийн үед мал өгөхөө болсон. Даги ганган чой хоёр далдуур нөхцөж байснаа одоо бүр цагаан дагарсныг нь хүн бүр мэднэ. Одоо ч би Доржийн адуун сүргийг эсэн минь хариулж байгаа. Би Доржийг чойгийн гарт өргөдчихүү гэж сэжиглээд байгаа. Ганган чой ч адгийн навшин байгаа. Тэр сайндаа ч их нэртэй нөхцөөгүй байх. Доржийг цааш харуулчаад их нэртэй суух нэрээр эд хөрөнгийг нь авах зорилготой байснаас гарцаагүй. Дорж дагийг 4 хүүхэдтэй дагуулж ирээд бүгдийг нь өсгөж хүний зэрэгтэй болгоцгоосон. Адаглаж даги энэ ачийг нь бодож болгон штэ. Ганган чойг авчирч хаад бүр ил цаандаа гарч хамт байгаад байдаг хүн байсан. Дорж угийн уян зөөлөн хүн болохоро тэднийг зөнд нь хаяад багийнхаа ажлыг хийгээд яваад байдаг байсан. Одоо болж бүр ор мөргөө арилаад алга болсон. Нөгөө дагигаа орхиод явчихсан юм шиг байгаа. Тэр мөхөөг арайч тийм сүнсгүй муухай юм хийхгүй байхаа гэж бодох юм. Гэсэн чулуун Даштаваг хараад босов. Намайг Раш гэдгээ. Би хамгаалагч хүн. Дорж манай хүүхүчийг манахаар орж гарч хонон өнжөө явдгийн. Тэр 10 дугаар сарын 21-ний шөнө нь манад баг хүүтэйгээ ирж хонсон. Сэтгэл санаа нь цаанаа л нэг гундуухан байсан.
Ямар зун совин татсан бол доо зайлуул. Надад нэг хайрцаг зүйл өгсөн. Бүхийд хөрөнгө бичиг данс бараг гэрээслэл юм гэсэн. Тэгээ түүнийг надад өгөөд яаж мэдэх вэ ах минь? Миний зүуд эвгүүцээд байна. Надад нэг муу юм болвол энэ хайрцагтайг энэ хүүд өгдөг юм шүү. Миний энэ хүү ганц өг гэдгийг. Энэ хүүгээс өөр хиндэж өгч болохгүй гэсэн. Одоо надад доржийг хадгалуулсан жижиг төмөр хайрцаг байгаа. Уг нь дорж тэр хүү хоёр бие биедээ их л хайртай дотно юм билээ. Гэтэл тэр хүү одоо эцгийгээ сүйд хийсэн хэрэгээр хоригдоод сууж байдаг. Миний бодлоор энд нэг айхтар хүний хор орсон бололтой санагдах юм. Гээд чимээгүй болов. Даштаваа тэднийг нүд гүйлгэн харснаа босч тэдний өмнө очиж гараа сарвайхад юуны ч учир олоогүй тэд гайхсанж түүнийг дуурайн гараа өргөв. Даштаваа инхүү нэг бүртээ гар бариад за маш их баярлалаа. Та нарт их баярлалаа. Та нарын иргэний итгэх манай ажилд их сайнаар нөлөөлнө гэдэгт би итгэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд та бүхний саяхан ярьсан ярианаас тусгаж авч шалгах зүйл зайлшгүй гарна. Би танаа нутгаар тун удахгүй очноо. Та нартай дахиж албан ёсоор уулзна. Харин та нараас нэг тодруулах зүйл байна. Тэр чой одоо хаана ямар хаягт амьдардаг юм бол гэж асуухад өвгөд бие харснаа гал өвгөн ам нээж ёстой мэдэхгүй юм да. Тэр золиг яалтчгүй манай голын унган хүүхэд мөн. Олон жилийн өмнө 10 жилийн сургууль төгсөөд Оросд дээд сургууль төгсөх гээд явсан. Эцэг ихэнч тэр хооронд нас барсан. Нутагт чойгийн ганц нэг ах トゥ хамаатан садангийн улс уг нь байдаг юм. Тэд нараараа бараг ирэхгүй дээ. Хаа нэг их ганган дэгжин хүн ирчихсэн өндөр алба хаштаг юм яриад л явдаг байснаа сүултээ бүр үзэгдэхэ болсон. Харин сүүлийн 2-3 жил харагдах болсноо доржи ихнэрээ салхаа байлчихсан. Унсан унаа машингүй хүний машин дайгдаж манайд хүртэл нэг ирсэн. Би нутгийн хүүхэд юм зайлуул гэж бодоод ганц эр хойно барьж өгч байсан. Байдлыг нь ажаад байхад тийм суур сайтай амьдралтай биш л болов. Тогтсон амьдралгүй тийм хүнийг чинь одоо хаана байгааг бид яах мэдэх вүлээ дээ. Гэхэд бусдын ч толгойд охиж харагдав. Ойлгомжтой. Тэгэхээр тэр өдөр сэтгцийн өвчин хөдөлжгүйсэн охин хаана байгаа бол байцаагчийн асуултанд тэд бас хариулж чадалгүй биесээ харцгааж "Гүй ястаа мэдэхгүй юм да. Тэр охиныг биеийг нь муу ахад одоо энэ хоригдож байгаа хүн аваад хот аваад явсан штэ. Лавл ихтэрэ байхгүй тэр охин" гисгэлээ. Тэр охины нэрийг Гандулам гэдэг баха. Нэрээ тийм шүү. Төлөөлөгчөө. Гүй байцаагчаа. Биднийг охины хойноос хөөцөлдөж явсны дараа чой байшингаас цэнхэр шуудатай их хүн жимчирч гаргаж ирээд доржийн ланд 80 машинт хийгээд явсан байгаа. Үүнийг миний хүү отхон бат харсан байсан. Тийм үү? Таны хүү хэдэн настай вэ? 10 настай. За та нарт баярлалаа. Би удахгүй танаа нутгаар очноо гэсэн даштаваа тэднийг үджээ. Цонхоор хаврын сарыг илтгэх хуйсга нуур салхит игдэж гудамжаар яваа хүмүүсийн хормойг дэрүүлнэ. Тэгснээ салхи зогсож том ширхэгтэй цасан ширхэг учиргүй хаялснаа тэгсгээ зогсохыг даштаваа харж байлаа. Цас газар унангуутаал эргээд хайлна. Салхи ширүүснээ төдхөн намдах ажээ. Хаврын тэнгэрийн энэ хайнгад овлоггүйч гэж хэлэхээр аашилгыг харсан даштаваа толгоос ихсэрснээ эргэж сандалтаа суув. Хөдөөх ирчүүдийн хэлсэн түүнд бодогдно. Би үнэхээр гэмгүй хүнийг хорчхоод байгаа юм шүү. Ганс өхийг баривчлахад эмнэлэг дээр дүүгээ сахиж байсан. Дүү минь муудаад аавд анхаарал тавьж чадаагүй гээд байсан нь үнэн бололтой. Үнэхээр дорж 22-ны өглөө гэртээ ороход чой байж байсан. Айлын гэрт эхнэртэй байсан хүн ямар байдалтай байх нь ойлгомжтой. Гэрт нь эхнэртэй хамт хон жүнжиж байгаа хүнийг хараад дорж уур унтуу болсон нь мэдээж. Сэтгцийн өвчтэй охин доржид их сайн байдаг гэсэн. Дорж чой хоёр муудалцаж, чой доржийг хөнөөсөн ч байж болох юм. Хайртай аавыг нь нүднийх өмнө хорооход охин цочорч гарч гүйсэн байж болно. Охин урд нь тэгж цочорч байгаагүй гэсэн. Охины цочролд орсон байдлыг судалж үзэхэд илүүдэхгүй бас доо өвгний 10 настай хүүгийн харсан чойгийн байшингаас чирч гаргасан юм юу байж таарах вэ? Хэргийн гогцоо шаал өөр зүгт чиглэж байгаа бололтой. Гэх бодол толгойд нь байн эргэлдэнэ. Даштаваа ширээн дээрх бичиг баримт цаасаа эмхлээд гадуур хувцас өмсөж ширээн дээрээс биелэгээ шүүрэн гарав. Тэрээр цагдаагийн хэлцэн байрнаас гарч цагдаа хоригдох газар руу алхав. Хоригдож буй ганс өхийг дуудуулчаад хүлээж суухад цонхоор улаан тоос эргэлдэн салхи шуурсаар байлаа. Төдөлгүй хаалга дугуурч турч цанхийсэн ганс өх орж ирээд үүдэнд
зогсов. Гансүхэ суучих. Би чинь зүгээр үү? Байцаагчийн асуултанд толгойд огох төдий хариулсан Гансүх түүний өмнө сууж цаанаа л нэг гүжүүд зоримог царай гаргав. Гансүхэ би чамаас хэдэн зүйл тодруулахаар ирлээ. Чиний охин дуу ганд улам гэрээсээ гарчгүй ихтэй юунаас тэгж их цочирдсан юм бол? Мэдхгүй. Дүү угаасаа сэтгцийн жаахан өөрчлөлттэй. Одоо ганд улам хаана хэний амьдарч байгаа вэ? Бүтэн 4 сар 4 ханы дотор байгаа би яаж мэдхийн? Бодвол манай ээж ах хоёрын нэг дээр чи ахыхаа хаягийг өгчих. 6 дугаар бичил хороолол 18 дугаар байр 175 тоод. Ингээд та арай миний дуу ганд улмыг хорих гэж байгаа юм биш үү? Тэр хүн чинь сэтгцээ өвчтөй хүн шүү дээ. Хэрэг даах чадваргүй хүн. Чи яагаад тэгж бодоод байгаа? Таныг хэлс хэрэгт хэнийг ч хамаагүй хорих зорилготой болохоор ч өнөөдөр Монгол улсын хуулинд үний юм гэж байна уу? Үннийг та гуйлаад байна уу гэдгийг би ойлгохгүй байна. Чагийн амьдардаг газрыг чи мэдэх үү? Үгүй. Би тэр хүнийг харахыг ч хүсдэггүй. Тэгэхээр яаж мэдэх вүлээ? Доржийн гэрээслэл бичиж хийсэн гэх жижиг төмөр хайрцагтайг чи мэдэх үү? Хайрцагтайг нь харсан. Дотор нь юу бичсэн, юу байгааг би мэдэхгүй. Юу зөгнснийг нь ч мэдэхгүй. Өөрийгөө байхгүй болохоор намайг аваарай гэсэн. Би одоогоор найдвартай хадгалж чадахгүй болохоор ойн цагдаа аашгаад хадгалуулсан. Өмгөөлөгч чи ирж уулзж гин үү? Би өмгөөлөгч хэрэггүй гэж бодож байна. Би хэрэг хийгээгүй. Тэгэхээр өмгөөлөгч авах хэрэггүй. Манай найз охин надтай ярилцсалгүй тэр өмгөөлөгчийг авсан билээ. Чамд ямар нэгэн санал хүсэлт байна уу? Би хэрэг хийгээгүй. Үннийг л тогтоож өгөөч гэх ганцхан л хүсэлт байна. Би таны ажиллагааг эсэргүүцэж өсөглөн зарлахаар зэхэж байгаа. Яаж байгаа чинь тэр үү? Хүн амны хэргийн золиос болж би чадахгүй. Би хэрэг хийгээгүй. Би холбогдох газруудад өргөдөл бичээд өсөглөн зарлана. Миний амь насанд ямар нэгэн эрсдэл учирвал та түүнийг хүлээгээрэй. Химэн Гансүх ихэж хазруухан хэлээд Даштавааг харахад мөрдөн байцаагч өөр ингэрэхгүй цочхоод хүрчээ. Тийм ээ. Энэ харц түүнээс үннийг нэхэн хилгэнсэн харц байлаа. Даштаваа халаасаа ухан нэг хайрцагтай тамхи гаргаж ирэн нэг ширхгийг залуугийн өмнө тавьж Гансүхээ тайвширчих. Тамхи тад. Тэгээд хоёлаа ярилцъя. Ингэлээ. Гансүх тамхи хасан хэд сороод байцаагчаа та наад хайрцагтайгаа надад өгчгөөч. Уг нь би татдаггүй. Одоо харин ийм утгагүй амьдралд уур хүрээд татдаг болчихлоо. Сэтгэл чаналж ядаж байхад энэ гашуун утаа тайвшруулгын үсттэй юм шиг байна лээ. Чиний зөвлөдөө. Гэхдээ тулаад ирсэн бэрхшээлийг туулж давхаас өөр яахсан билээ дээ. Доржийн малыг малалдаг, түүнтэй гэмгүү дотн байдаг хэдэн хүн наадтай ирээд уулзсан. Тэдний нэг нь чамайг 10 дугаар сарын 22-ны өглөө Доржийн байшингийн үүднээс ганцаар хөдөлж байхыг, мөн Доржийг байшинд орж байхыг харсан гэдгийг гэрчилж хэлсэн. Хэргийн нөхцөл байдал өөр тийш чиглэж байна. Ийм үед чи өлсөглөн зарлан эрүүл мэндээрээ хохироод дими эзтэй гэсэн байцаагч түүнийг харав. Гансүхийн царай улс хийснээ эргээд цонхийн цайхыг Даштаваа ажиглаж суулаа. Хөөрхий дөө, муу минь ганцаардаж зовох цагта намааг л гэдэг байсан. Гэтэл итгэж найдаж байсан хүн бүр эсэргээрээ түүнийг хөнөөсөн хэрэгт унчаад хоригдоод сууж байдаг. Арайчтэй. Миний төрсөн аав биш л дээ. Гэхдээ би төрсөн аваа гэж сандаг. Аавда хайртай. Ямар азгүй юм бэ? Тэр өдөр дүү минь тэгж айхтар солиорч би энэ муудаагүй бол энэ хэрэгт би гүтгэгдэж хоригдоогүй бол өдөрт аавынхаа хойноос шаардлагатай бүхнийг хийх байсан. Даанч энэ орчлон яасан хэслэнтэй юм бэ? Бүтэн 4 сар өнгөрч байхад бүх юм бах байдгаараа таамаг төдий байж байдаг. Эрхэн мөрдөн байцаагчаа та чухамдаа юу хийгээд байгаа юм бэ? Би хүн бидтэй. Намайг зовоож байгаа зүйл олон байна. Алга болсон аавда сэтгцээ өвчтөө дүүдээ миний хүүхдийг хэвлээдээ тэгээд хоцорсон хайртай бүсгүй дээ. Магадгүй одоо бүх хүн дадлагдаж байгаа муу нэртэй ээжтэй хүртэл санаа зовж байна. Үнэн хаанаас гарч ирнэ гэж бодоод та хүлээгээд байгаа юм бэ? Мохоо хутгах шиг болсон энэ хуульч нарт итгэх итгэл минь алдраад байна гэж хашгирсан Гансүхийн халуун нулимс түүний хацрыг даган урсаж байлаа. Хоригдож байгаа энэ залуугийн хэлж байгаа гашуун үгэнд Даштаваа тэгтлээ эмзгэлсэнгүй. Түүний хэлж байгаа бүгд үнэн. Тэр ойлгож байлаа. Харин Даштаваа зүрхний хүнд хагалгаанд орж ажлаасаа 3 сар чөлөөлөгдөөд биеийг нэрүүлжиж дахин ажилдаа орж байгаа нь энэ ажээ.
Уг нь Даштава өвчний магадлалгаар ажлаа өөр хүнд хүлээлгэн өгсөн боловч тэр мөрдөн байцаагч өөрийнхөө өчнөө хэрэгээс илүү гарч ганц үхэд холбогдох хэрэг дээр даруйтай ажиллаагүй ёс төдий хандаж прокурор тайлбар гарган ганц үхийн цагдан хорих протоколыг сунгуулсаар 4 сарыг авсан байлаа. Үнэн дээр ганц үхийн хэргийг хянаж байсан прокурор хүртэл шилжиж өөр хяналтын прокурорт дамжиж ийм үр ашиггүй сарууд өнгөрсөн байгаа нь хүртэл Даштавагийн сэтгэлийг зовоож байлаа. Одоо тайвширдаа ганц үхээ. Би 3 сар ажилдаа эзгүй байж байгаад өнөөдөр ажилдаа орж байгаа. Хэргийн бодит үннийг тодруулна гэдэг амар зүйл биш. Чи хэдхэн л хоног тисчих. Би мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн гэрч холбогдогч нарт явуулчихад ирж чамайг батлан даалтанд гаргах талаар прокурорт танилцуулна. Тийм ээ. 4 сар гэдэг бага хугацаа биш. Чиний биеийн эрүүл мэнд ч сайнгүй байгаа нь ойлгомжтой. Одоо бол би хэлсэн амдаа хүрнэ. Чи харин өлсгөлэн зарлалгүй байж бай. Химэн Даштаваг хэлэхэд ганц өөх толгой дохив. Даштава тэндээс гараад мөрдөн байцаах хэлцээний дараа дэд хурандагийн өрөөнд зөвшөөрөл аван оров. Мөрдөн шалгах ажиллагаа одоо л нэг жигдрэг шинжтэй болж байгаа нь энэ. Даги 2 давхар байшингийнхаа цонхон дээр өдөржин бодол дарагдан сув. Хаврын тэргүүн сар гарч цагаан сар өнгөрөөд нилээд хоног өнгөрсөн ч түүнтэй золохоор хинч орж ирсэнгүй. Доржийн малыг малалдаг нэг хотны 3 айлын хинэнч түүнтэй золохоор ирсэнгүй. Ойр зуурын ахуй нөхцөлийн ажил төрлөө байнга асуу зөвлөдөг гал өвгний эмгэнч орж ирэхэ болоод удаж байлаа. Томхүү, ганхүү цагаан сараас өмнө ирэхдээ баг охин гандулмыг нь галзуугийн эмнэлэгт хэвтүүлсэн өвчин нь хурцаага иймээс хэвтгэхээс өөр аргагүй болсныг мөн баг хүү гансхүйг нь доржийн амнасыг хөнөөчгөө чоронд байгаа гэх аимшигт мэдээ түүнд дуулгажээ. Ганхүү ихтэй зүгээр нэг аимшигт мэдээг дуулгахаар ирсэнгүй. Хадам ээжтэй цагаан сарын ууцны хонь авахаар иржээ. Хүүдээ ууцны хонь өгч явуулахаар даги хончин доо өвгнийд оржээ. Доо өвгөн зуухныхаа өмнө өвдөглөн сууж чөдрийн тасарсан хаа залгаж сууснаа толгой өргөн дагийг ажигласан ч түүнтэй үг сольсонгүй. Сайн байна уу доо өвгөн гой? Хонь бэлчээрээс ирэх болж байна уу? Өвгөн зүүн орны цаад ханы толгойд гэгэрэх нарыг хараад бэлчээрээс эргэж байгаа үзээ гэлээ. Заашгүй дээ. Манай хүү ирээдээ. Ууцны хонь авах хэрэгтэй байна. Бэлчээр дээрээс нь очиод авчихдаг юм билүү? Гээд даги хаалга түлхэн гарахад "Хөөе даги, чи ороод ир" гэж өвгөн чанга дуугаар захирахад даги бондгосхийн цочиж иргэн оров. Яасан бэ доогой? Хүн цочоочихын таа чинь. Даги, чи өөр айлаас хонь хайсан чинь дээрээс. Би л лавдаг чамд хонь өгөхгүйдэг. Ингээд өвгөн сэлбэлзэн чөдрөө баруун орны доогуур ууртаа наргагүй шидэв. Яаж байгаа чинь тэр үлээ? Би өөрийнхөө хоньноос авах гэж байна. Та юунд нууралсан? Химэн даги урдын адил захирангүй хэлв. Чиний гих үнчин ишигч байхгүй. Чи ер нь доржийн 4 нүцгэн хүүхдээс өөр юутай ирсэн? Цолиод өмсөх дээлгүй гуринхалсан хүүхэн ирж байсандаг. Ядаж зүдэж явсан тэр цагаа ганцхан удаа дурсчи. Эзнийг нь та нар сүйд хийчгээд буйныг нь зулгааж идэх санаатай юу? Тэгжич наригдгүй байх шүү. Эзэн нь босоод ирэхгүй ч эн чи улсын өмч. Та нар шиг хүний ачийг амиар сольдог хог шаарнуудын бузар гарыг би амьд байх хугацаанд сүрэх төхөргөхгүй. Ер нь ганган чойтой нөхцөж тэр сайхан хүнийг үгүй хийчгээд ямар нүрээрээ гэр оронд нь бүгээд байгаа. Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад энэ нутаг орноос зайл гэж доо өвгөн загнаад дагийг жижиг гэрээсээ хөөн гаргажээ. Оо за ээж таа чи одоо бүр самбирчсан байх шив дээ. Би одоо тэгээд яах юм? Хадам ээжтэй юу гэж хэлэх юм бэ? Ерөөс ганц өг та хоёр шаал дэмий дорж ахыг алсан штэ. Дорж ах байсан бол гуйсан эмийг өгдөг үсттэй. Хоёр тэнэг чинь эд хөрөнгийг нь авах гэж тэгсэн штэ. Чадахгүй ээж. Би одоо тэгээд яах юм бэ? Хадам ээж толгой тасна. Ганцхан яаж игээл олоод орхи гэж ганхүү ээжигээ загнав. Харин дагигийн дотор харанхуйлж "Иш чаавас" гэж хүн чи юу ярьж байна да. Одоо байдлаа ганц өг бит хоёрыг доржиг алчихсан гэхүү. Ямар муухай санаа бодолтой хүн бэ чи чинь төрсөн ээжигээ ингээд хоолон зангиран чимээгүй болов. Ойлгомжтой штэ ээж минь. Дорж ах сүүлийн үед юм харамлдаг болсон. Түүний хөрөнгө бидэнд хэрэгтэй нь үнэн.
Гансүх та хоёр тийм учраас шийтсэн биз дээ. Тэглээгээд би ямар таныг очоод цагдаад хэлчихвэ ш. Анхнаасаа бодолтой хийсэн бол одоо юунд ингэж гуйлах чинь царайлт суух вэ дээ. Цаад зүнэг өвгөн чинь нэг тэгсэн бол өгөхгүй л дээ. Одоо би яана. Ганц сайн ир хойно авчих мөнгө өгчгөөч байгаа үсттэй. Ингэж ганхүү тулган шалахад нулимсаа арчаад үндийсэн даги доржийн өрөөнд орж хэсэг удснаа хэдэн төгрөг барин ирж ганхүүгийн өмнө шидэв. Ганхүү мөнгийг ихэд шимтэн тоолоод инээд алдахад эхийн дотор гомдол нэмэгцээр байлаа. За ээжээ, би явлаа. Би бодорой. Ганхүүг явсны дараа даги ихэд гомдолтойгоор мэгшин уйлав. Мөн өөдгөө залэг. Яаж тэгэж бодож чадж байна? Төрсөн ихийгээ бас төрсөн дүүгээ шүү. Өөдгөө амт. Гансүх арай доржиг алчсан биш байгаа да. Уг нь тэр хоёр их дотнсон. Гансүх арай хүн алахгүй. Миний хүү тийм муу хүн биш юмсан. Өгтөл үр харам гихчээр даги гансүхийн төлөө зовн суулаа. Гэсэн ч тэр шоронд байгаа гансүх сэтгцэн имлэгт хэвцэн гандулан охин хоёрынхоо хин хин дээр нь ч эргэж очисонгүй. Түүний зүрх сэтгэл хар мананд хаачхаа мэдэхгүй их уснаа хөвж би өнчин ганц хун лугаа адил шаналн зовж байлаа. Гансүх хүүдэрээ очмоор байсан ч намайг бас бариад хорчих юм биш байгаа гэх битүү айдас хөлийг нь тушна. Яагаад ч юм бэ доржийн гинт алга болсонд тэр өөрөө буруутай амжигэл сэтгэлэн төгшнө. Цагаан сараар даги дээр нутгийнхны хинэнч орж ирсэнгүй. Доржийн алга болсонд нутгийнхан түүнийг буруутгаж байгааг тэр мэдэж байлаа. Тэрээр удаа авч гомдлын мөрт чагийн утсанд дахиад залгав. Уучлаарай, таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна. Өөдгөө амтан, хүний үнэргүй навш, надад яаж ингэж хандаж чадваа? Химэн гомдолтой гэгч нүгүүлсэн даги уртаар шүүрс алдаад ширээн дээр ирж суув. Чад оржин сефэндэг мөнгийг тэр чигт наваад явснаас хойш дахин эргэж ирэх нь байтугай дагитай ч холбоо барьсангүй. Тэр сефэнд лавтай 500 сая төгрөг байгаа гэдгийг даги мэдэж байлаа. Жилийн өмнөд орж өөрийн хурдан удмын адуунаас эцэг нэгтээд үүдээ 15-ыг зарж мөнгийг нь банкнд биш бүр гэртээ хадгалж байсан. Ер нь энэ муу чойгоос хамаг эмний эхлэл тавигдсан. Надад юу гэж солиорч байлаа. Надаар дамжиж доржийн эд хөрөнгнөөс хумслах гэсэн атгах санаатай байж би ч гэж би ер нь л бүх юм надаас болж байгаа. Ястаа нөгөө бурхан руугаа буудна гэдгийн алдас энэ юм байна. Доржич уг нь бид тавд бурхан байсан шүү дээ. Уг нь манад орж хаанхар том цээжтэй нуруулаг сайхан ир хүн. Даанч би тэр хүнийг хайрлаж чадаагүй юм да. Хайрлах л ёстой байсан. Тийм ээ. Би түүнийг хайрлаж чадаагүй. Би ер нь яасан муу ёртой юм бэ? Түүний ганц хүүг хүртэл хүнд өргүүлж байдаг. Миний дөрвийг хаях байх гэсэндээ тэр шүү дээ. Өөрийнхөө хүүхдийг хараад миний дөрөвт хатуурхах байх гэсэн аминчхан бодол минь нэг үнийг хаа холын хөвсгөл рүү өргүүлэхэд хүргэсэн. Миний хана би яаж байна? Түүний дээрээс тонгоох доржийн том алагнуудаа ортож армаг тармаг сахалтай хошуу ойртон духан дээр нүнсгэд даги санаа алдсан нь хүнд өгсөн ялхүрдээ харамсал билээ. Миний би их муу байна. Зүрхний ужиг өвчнөө удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай гинэ. Тэгэлгүй яах вэ? Эмчлүүлнэ. Хань чамаага тэнгэрийн хязгаарт аваачиж эмчлүүл гэсэн ч эмчлүүлэхэд бэлэн байна. Мэдэж байна. Би ийм дор орсон биетэй болохоор хүүгээ нэг сайн хүнд өргүүлчихлээ. Надад өөр арга байсангүй. Хүүгээ тэврээ сууж чадахгүй хүн чинь яаж? Дагигийн энэ үгийг сонсоод доржийн царай барс хийсэн ч тэрээр эхнэрээ чанга тэрж за одоо яах вэ? Эрүүл энх байхад л учиртай. Алс нь хүүгээ олж уулзнаа гээд санаа алджээ. Даги түрүүчийн нөхөр 4 хүүхдийнхээ эцэг гонгорт харгас хэрцгий зодуулж дарамтлуулж байснаас зүрхний хүнд өвчин тусч амь насан дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад нь дорж түүнийг эмчлүүлж бас аврал хайрлсан ачтан. Гонгорын согтуу эрүүл аль ч үедээ гаргадаг харгас хэрцгий дарамт түүнийг зүрхний хүнд өвчин тусгасан бол охин ганд улмыг олон удаагийн аимшигт дарамт сэтгцэн өвчтөй болгож 20 гарсан тэр охин 10 хэдтэй хүүхчиг өсөлтөн зогссон юм. Дагийч тэр 4 хүүхдэнч тэр сүүлийн 20 жил доржийн буйнд сайхан амьдарсан.
Харин сүүлийн 5 жилд Дагид орж хоёрын харьцаа хүүтэн хөндий болж би хаа тэгш царайлагдагид гүдсгийн хөдөөхөр гологдох болж өөр нэгнийг хайн тогтвор алдаж эхэлсэн нь мөнөөхөн ганган химээх чой. Даги өнгөрснийг бодон цонхны өмнөх сандал дээрээ шаналн сууж байтал түүний зүрхэнд ихэд ойр танилдууг дорчтой тун адилхан хоолоогоор дуулах нь сонсогдов. Мандан гардаг нарны маань наагур манан үгүй тунгалаг байна хөө. Манай айлын сэлэн бүрийг маргаашийн нарнаар мордуулна гинэ хөө. Хөөе дорж ирж байгаа ч юм билүү. Яг мөндөө жаахан халамцах үедээ яг ингэж дуулдагсан. Яг та хаана байж байгаад ирж байгаа манд вэ? Ийм их зовлонд хүү бид хоёрыг унгаачгаад өөрөө юу ч болоогүй юм шиг дуулаад ирж байдаг. За яах вэ? Ирж байгаа юм хойно учиртай. Даги огл харайн босч гүйн гарав. Хот айлынхан нам гүмхэн налайн хөдөөгийн амьдрал жирийн үргэлжилж байсан ч тэдний хотонд хинч ирээгүй банхрууд хүртэл өвлжөөний өмнө тааламжтай наргагүй хэвтцгийн зөөрмөглөх ажээ. Хачин юм да. Яалтчгүй доржийн дуулах сонсогдсон юмсан. Даги гомдонгүй бодоод байшин өөдөө алхав. Түүнийг нэг давхарт орж ирэхэд дээд давхарт нөгөөх дуун сонсогдоход тэр шатаар гүйн гарав. Түүнийг доржийн өрөөнд гүйн ороход тэнд хинч байсангүй. Шалан дээр шувууны ганц ширхэг хар үд байлаа. Гүй би хий юм сонсдог болох нь шивдэ. Яалтчгүй доржмын дуулах нь сонсогдсон. Санаа дагаа тэр юм байлгүй дээ. Энэ үдийг энд хий оруулж ирээд хайчихдаг байна. Хачин юм аа. Энд төрөөхөн юу ч байгаагүй дээ. Даги тэр үдийг цонхоор гарган шидэв. Гэтэл гинт утсан дуурав. Чой байж магадгүй гэж сансан Даги утсаа хурдхан авав. Байна уу? Даги чи юу? Би навчаа байна. Сайн уу найзаа? Багын найзынхаа дууг сонсоод Даги баярлсандаа уйлчих шахав. Ямар сонир хүн бэ чи? Миний найз сайн уу? Сайн. Найзынх нь бүх юм сайн. Харин чи яаж байна? Ойртоо яагаад сураг чимээгүй олчихов? Нөхрөөс чинь сураг чимээ гарсан уу? Навчаа түүнээс баахан асуулт авахцуулан асуухад Даги чухам юу гэж хариулахаа мэдэхгүй тул хэсэг чимээгүй болов. Байна уу Даги? Байна. Найз нөх ганцаардаж байна. Гэт Даги уйлчихав. Үгүй чи чинь уйлаад байгаа мó да? Тийм ээ. Би уйлахгүй гэд яах юм? Одоо надад амьд явах хүсэл чалга. За яаж тэгэж болдгийм бэ? Анхнаасаа л чи дими юм хийгээд байсан байхгүй юу? Харин тийм ээ. Одоо бүх юм өнгөрсөн. Би бүхнээ алдлаа. Амьдрал өнгөрнө гэж байдгүй маа найз минь. Би нөгөө чойгч нь олсон. Нэг авгаатаа суучихсан байна лээ. Би дагаж явж байгаад гэрийг нь мэдсэн. Тэр балан амтаа уулзаж адаглаад мөнгөч болов салгаж авахгүй юу? Яршгэл байна штэ. Муу новшиг болохгүй бол цагдаад өгсөн чи яадгийн? Тийм үү? Ямар муухай хүн бэ? Тэр мөнгө миний ч мөнгө биш. Тэгээд чай одоо надад өгөхгүй биз гэж хэлээд Даги гомдонгой санаа алдав. Миний найз ингэж болохгүй. Учир нь олдохгүй юм гэж байдгүй. Дорж амьд минь хүрээд ирэх чинь билүү? Тэр мөнгө эзэндээ хэрэгтэй л байж таараа штэ. За болохгүй байхгүй болсон байлаа гэхэд араас нь буян үлддгийн гээ үсттэй. Нэрээ тийм юм уу? За хүрээд ирээ. Эсвэл найз нь очиж авах юм уу? Хэрэггүй. Би өөрөө яваад очие. Даги уцаа тасалжгаад хэсэг уйлав. Чойд гомдсон дооч биш. Өнгөрсөн 4-5 сард тэр чойд гомдож цөхөрлийн дээдийг үзэж амсжээ. Харин одоо бол Даги доржийг өгүүлэн шаналж байлаа. Тэр нулимсаа арчаад босч хувцслав. За байз, түлхүүрээ норов ихчэд орхих уу байх уу? Хот орж хэд хоноод ирэхэд гэр орон маань хүлдүүс болчихсон байх үү дээ. Яаж мэдэх вэ? Дорж маань хүрээд ирвэл гэр нь хүүтэн хүлдүүс болчихсон байвал дахиад явчихаж мэднэ. Хэрвээ одоо дахиад учирдгийн бол дорж минь би чиний төлөө амьдрнаа химэн өмөлзөн бодсон Даги нулимсаа арчиж түлхүүрээ гартаа атхан зогсов. Доор хаалга тогшох сонсогдоход дорж ирж байгаа болов гэж шивнээд доошгүй хаалга онгойлгов. Хаалган дээр 2 бөөрөнхий хүлдүүсөө барьчихсан гал өвгний ихнэр норов зогсож байлаа. Өө, та юу? Би доржиг ирж байгаа юм шиг бодож гордлоо. Нэрэж дорж юу гэж хаалга тогшох вүлээ дээ. Гээд Даги нулимс бөмбөрүүлв. Норов хөгшин турж царай алдан цонхийсэн Дагиг өрөвдөнгүй харж дүү минь дээ сэтгэлээ барь өнгөрснийг буцааж болох биш юм хийж мэдхүү хань чинь хүрээд ирэх юм билүү өхөж өргөцснийг харсан хүн байх биш их чинь чамд санаа зовох юм аа хоол унд идэж ууж байгаа мó чи гэд хөлөөсөн толгой хүртэл ажиглав би зовхгүй байхын арга алгаа ихчээ
Бодоод байх нэ би өөрөө энэ бүхний суурийг тавьчихсан юм шиг санагдаад өгч хэмсэн гэж бодогдоод ах юм. Хөөе, яаж тэгж болдгийг бурхан минь гэж тэгж ёстой болдгоо юм шүү миний дүү. Хүүхдүүдээ бод, гадагшаа явах нь гээд авгаа сүүгээ ширээн дээр тавив. Баярлалаа хэгчээ. Би хот яваад хэд хоноод ирье. Та манай гэрийг галлаж явах уу? Хань минь хүрээд ирвэл гэр нь хүүтэн байдаг. Иш хөөрхий, тэгэлгүй яхав дээ. Хүүхдүүдээ нэг эргэх нү. Харин тийх гээд санаа зовлтгүй яваад ирдээ дүүмэн. Хөдөөнөөс хотод очиж байгаа хүн байна. Наад сүүгээ аваад яв. Сүү нэмж авах юм уу? Химэн аргадангүй асуув. Болно гчээ. Би замын унаагаар явна. Нэг их ачаагаар юу хийх вэ гэж санаа алдсан даги түлхүүрээ авгаад өгөөд гэрээс гарахдаа ханхийтэл санаа алдахад авгаан зүрхээр Якитл хатгуулжээ. Гол өрөөдөн ганцаар хурдан алхлан холдох дайгийг норов хөгшин өрөвдөн харсаар хоцров. Норвыг цаанаал нэг шаналсан байрт орж ирэхийг харсан гал өвгөн аягтаа цайгаа жижиг ширээн дээр тавьж яагаав ээ хөгшөн даралт чи ихсээгүй ээ. Даралт хараа ихсчихлээ байна. Адилхан охин нойтон үр хүүхдтэй улс байж завж зүдэрч яваа бүсгүй амтны зовлон дээр зовлон нэмж зовоохта яах вэ дээ? Гээд эмгэн зуухны хойноос том данхтай цай шүүрч зуухан дээр нь чимээтэй наргагүй тавив. Гал өвгөн хөгшнөө уурлаж байг мэдээж инэвхийлж. За хөгшин минь ямар тахилыг чинь буруу өрчхөө. Саяхан тэнгэр цэлмэх хаятай инээд алдаад арын байшингууд алхаж явсандаг. Бас болоогүй. Гар дээр 2 бөөрөнхий сүү тавьчихсан. Гээд хөхөрхөд эмгэн өвгнөө муухай харж чамд энэ эдэм надад хань эдэм болоод байна гэж зэмлэв. Үгүй тэгээд юу нь болчиход байна да химэн эмгэнээ харав. Чи зүгээр эзнээс нэдэг нь битгий харамлаад вэ. Зүв зөнөөрөө зүгээр. Дагид мал эдэг нь өгвөл таарна. Царай алдаад жигтэйхэн тураад эзчихсэн байна. Өрөвдсөн гэж яаваа хөөрхийг. Гээд эмгэн аягандаа цай дүүргэв. Нүглэн нүдэрээ гарч байгаа нь тэр үз. Гээд өвгөн нуг инэв. Дагигийн нүглийг та нар ямар үүрх юм уу? Ямар ч гэсэн 20 жил ханилсан ханин. Доржи ихнэрийг та нар шүүж мал эдэг нь авдаг. Та нар хин? Ямар эрэхтэй том толгойтой зөнөгнүүд вэ та нар? Дорж амьд ч явсан билүү? Үгснэг нь дагиг түүнийг хороож байгааг хин ч харсан. Хууль дүрм гэж нэг юм байдаг байх шүү. Химээ норов эмгний галтайгаа бууж гарахад гал өвгөн тогдгосхийн эргэж хэр даг болсон эсгий бүрх малгайгаа толгой дээрээ тавиад үг дөөгээ гарч хаалгаа хаав. Өвгний гарч ирэхэд доржийн том дүнзэн байшин хар том цаажтай дүнсийж угтлаа. Өвгнийг хотны урдуур тойрон алхтал өмнөөс нь доо өвгөн нуруугаа үржигсэн нилээд амьсгаацчихсан тосон ирэв. Доо өвгний үсээ хусуулсан мулзан толгойноос үл мэдэг уур савсна. Өвгөд хотны гол зогсон ярилцав. Сайн юутай байна дагаалаа. Малгайгаа өмсчхөөд хаа зориовдаа. Муу эмгэн маань онгод нь орсон бүү шиг цамнаж сүйт хийх төглөө. За, ямар тахлыг нь буруу үрж орхив. Их юм борж байна. Энэ дагиг өмөөрөд бүр сүйд. Харин тийм ээ. Энэ нэмс нэг шивнэ хийж амжсан болол та. Бас дагиг өмөөрөд сүйд. Өнөө daгийн энэ гол уруудад гүйчихсэн юм гинэ. Турж ицсэн ч гэж жигтэйхэн. Тэгж байгаа дэлдэн муу юм болвол та нар амиг нь хариуцаарай гэд загнаад тогтож суух аргагүй болтол хангинаад сүйд. Үгүй хөө галаа. Бодоод байсан чинь үнний ортойж ойж болох юм. Өнөөх чай бүр үзэгдэхэ байсан. Доржиж одоо эргэж ирхэн ч өнгөрсөн биз. Дээр нь бас хүүн хоригдож байдаг. Энэ хүүхэнч бүр галзуурхад ганц хуруу дутуу байгаа шүү. Амиа хорлож сүйд болох үү дээ. Хүний амиарч наадах нэг ихэд биш байх шүү. Хойноос нь мартвал яан галаа. Хайран гимээ. Цаадах чинь бүр шийдчихсэн байвал яан. Миний эмгэн хэр барагтай л бол ингэж цамдгүй юмсан. Энэ нэг л биш вэ шүү. Хойло мартвал яасан. Өнөөх чинь сүйд болох юм биш байгаа. Тгий зойлгийн хүүхэн өөрөө болохгүй юм хийчгээд бидэнд бас түүх гай дуудаж мэднэ. Гисгэн өвгөд морд руу уяа өөд алхав. Хоёр өвгний мордхыг хаалгаар шагаан харсан норов галд мод хийгээд өндөөтөл доо өвгний ихнэр дулам эмгэн орж ирээд зүүн орны өмнөх сандал дээр суув. Цаад хоёр чинь явчих уу? Тэглээл байна. Би доод дагийг хот явсан гэж хэлээгүй. Айл аймгийн улс байна да. Энэ муу бээлийн чиний хүүхэн хатуурхад юу хийх втэ. Үннийг нь мэдээгүй ээж. Манай энэ доо бүр зөнчгөөд байгаа. Хилээд юу хвэ? Малыг нь маллаж байж идээг нь харамлаад би галыг түрүүн загинсан. Юм ямар боллоо ч энэ мал эднийх юм чинь. Ямар тач даги доржийн 20 жил ханилсан ханин.
Уг нь ч тийм л дээ. Гэхдээ бас дагид буруу юм их байгаа. Чухам яалаа гэж юу дутлаа гэж тэр чойтой нөхцдөг байна. Химэн дулам эмгэн санаа алдлаа. Гол нь тэр шүү дээ. Тэхгүй бол яалаа гэж ийм зовлон үүсгвэлээ дээ. Дорж маань сэтгэлээр унаад арай өөрийгөө хорлцчихсан биш байгаа да. Би заримдаа ч их айх юм аа. Тэгсэн байлаа гэхэд эргэж ирж хайж байхад олдмоор юм да. Харин тийм байлтай. Бурхан гончиг сум минь, лам 3 эрдэнэ минь, гисгэн эмгэд залбираад уцаа шүүрэн авцгаав.